今天是为我们的第一次演出. Өнөөдөр бидний анхны үзүүлбэр. 他是个专门的电影演员. Тэр бол алдартай кино жүжигчин юм. 阳光从窗户指针到房间里来. Нарны гэрэл цонхоор өрөөнд орж ирдэг. 我从小就养成这个习惯. Би багасаа л ийм зөвшөөрөлтэй болсон. 这件衣服的样子很不错. Энэ дашинз маш сайхан харагдаж байна. 他邀请周末去他家做客. Тэр намайг амралтын өдрөөр гэртээ урьсан. 你要是想来了就等一下我. Чи түрүүлж ирсэн бол намайг хүлээгээрэй. 我今天忘记带钥匙. Би өнөөдөр түлхүүрээ авчирхаа мартчихаж. 他也说不会来了. Тэр ирэхгүй байж магадгүй. 春天来了. 小树生长出了叶子. Хавар ирж суулгачуудын шинэ навч ургаж байна. 请打开书, 翻到201页. Номоо нээгээд 201-р хуудсыг нээнэ. 家里一切的事情都是妈妈负责. Ээж нь гэртээ гэрийнхэн бүх зүйлийг хариуцдаг. 他与这些标准来要求自己. Тэрээр эдгээр стандартуудыг дагаж мөрддөг. 我以为你已经走了. Би чамайг явсан гэж бодсон. 我对艺术非常感兴趣. Би урлаг их сонирхдог. 你有什么意见请说出来吧. Хэрэг танд санал байвал хэлээрэй. 他从小热爱音乐, 因此长大后做了一名音乐老师. Тэрээр багасаа хөгжим дуртай байсан тул том болоод хөгжмийн багш болсон. 这件事一切大家的不满. Энэ явдал хүн бүрийн дургуутслыг төрүүлв. 他给我留下了很好的印象. Тэр надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. 昨天的足球比赛谁赢了? Өчигдөр хөл бөмбөгийн тэмцээнд хэн хоцсон бэ? 他应聘到这所大学教书. Их сургуульд багшлах хүсэлтээ өгсөн. 我永远不会忘记你对我的帮助. Та надад хичнээн их тусалж байсныг би хизээч мартахгүй. 哥哥是一个很勇敢的人. Ах маань их зоригтой хүн. 人不能拿自己的缺点和别人的优点比较. Хүн өөрийнхөө дутагдлыг бусдын давуу талтай харьцуулж болохгүй. 他是一个非常优秀的医生. Тэр маш сайн эмч юм. 李教授说话非常幽默. Профессор Ли их хошигнолтой ярьдаг. 他喜欢画画, 尤其是画国画. Тэрээр уран зураг, тэр дундаа хятад уран зурагт дуртай. 这次航班由北京飞往杭州. Энэ нислэг Бээжингээс Ханчжоу руу нисдэг.
又有他工作认真，因此得到了大家的信任. Тэр шаргуу хөдөлмөрлөдөг учраас хүн бүрийн итгэлийг хүлээсэн. 要住早上9点开门. Шуудангийн салбар өглөө 9 цагт нээгддэг. 我喜欢这个城市主要是因为这里的人非常友好. Эндхийн хүмүүс их найрсаг байдаг учраас би энэ хотод дуртай. 我们之间有很深的友谊. Бид гүн гүнзгий нөхөрлөлтэй. 你讲的这个故事真有趣. Та ямар сонирхолтой түүх ярьсан бэ? 我有事想问他, 于是给他打了电话. Би түүнээс нэг юм асуух гэж залгалаа. 祝你周末愉快. Амралтын өдрийг сайхан өнгөрүүлээрэй. 他很自信, 喜欢与人竞争. Тэр өөртөө итгэлтэй, бусадтай өрсөлдөх дуртай. 你经常打羽毛球吗? Та ихэвчлэн бадминтон тоглодог уу? 说是一门语言, 需要对它的语法有一些了解. Хэл сурахын тулд түүний дүрмийн талаар тодорхой ойлголттой байх шаардлагатай. 语言是表达思想的工具. Хэл бол бодлоо илэрхийлэх хэрэгсэл юм. 请大家好好艺术一下课文. Текстийг анхааралтай ажиглана уу? 我还住在原来的地方. Би одоо ч тэр байрандаа амьдардаг. 请原谅我刚才说的话. Миний сая хэлсэн үгийг уучлаарай. 我已经找出问题的原因了. Би асуудлын шалтгааныг олж мэдсэн. 他开始和小李约会了. Тэр Сяолитэй болцож эхэлсэн. 我正在阅读这本小说. Би энэ романыг уншиж байна. 天上的圆月来越多. Тэнгэрт үл улам бүр нэмэгцээр байна. 请允许我做一下自我介绍. Өөрийнхөө танилцуулгыг зөвшөөрнө үү? 这本杂志上的文章都写得很好. Энэ сэтгүүлийн нийтлэлүүд маш сайн бичигдсэн байна. 你来得真好, 咱们商量一下. Та яг цагтаа ирлээ, бид энэ талаар ярилцъя. 他把车暂时停在了路边. Тэрээр машинаа замын хажууд түр зогсоожээ. 我不小心把衣服弄脏了. Би санамсаргүйгээр хувцас бохирдуулсан.